Боловсрол шинжлэх ухаан танин мэдхүйн хүмүн шанал үзүүлж байна. Үзэг сонсогч та бүхнийгээ өнөөдөр нэгэн эрхэм зочинтой уулзуулах гэж байна. За өнөөдөр зочин хамартай бид Азийн хамгийн том холимог тулааны холбооны авраг болсон Баатар хүүгийн энх хориглогоо зочин хамартай урьсан. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. За таны хувьд бол одоо энх хоригл гэдэг хүнээр Монголын ард түмэн сүүлийн 1 сарын хугацаанд за түүнээс ч өмнө ер нь бол ганц Монгол гэхгүй бараг дэлхийд даяараа бас амьсгаллаа монголчуудын багтал суухаа ингээд маш олон зүйлийг телевизэн шоу нэвтрүүлгээс ахуулаад өөрийнхөө бас спорт ороод амжуулаад амжилт гаргасан энэ торгон агшнуудаа хуваалцаж Монголын ард түмний бас зүрхний хэмнэлийг хэсэг зур тав бас алдагдууллаа. Юун түрүүн танд бас баяр хүргье. За баярлалаа. Өнөөдөр бол миний хувьд ярилцлаганда энх хоригл гэдэг хүнийг тамирчин гэдэг талаасаа бус хувь хүн талаас нь бас ярилцвал их зүгээр юм уу гэж бодож байна. За дээрэс нь өнөөдөр та бит хоёрыг үзэж сонсож байгаа хүмүүсийн хувьд бол 12 сар гэдэг хүн болгоны зүрхэнд бас нэг тийм баярын оч гэл ба гэлэлцэн ийм сар байдаг учраас хоёлаа бас хүүхэд насныхаа дурсамжуудаар амьдралынхаа сайхан мөчүүдээр бас яг энэ ярилцлагынхаа хугацаанд аялья гэж бодож байна. Энх хоригл гэдэг хүнийг бол бүх хүмүүс ер нь тамирчин хүнийх нь хувьд бол маш сайн мэднэ. Тамирчин биш хувь хүнийхээ талаас бас та өөрийгөө манай үзэг сонсогчид танилцуулахгүй юу? За би Баатар хүн ээж алтан цэцэг гэдэг одоо хоёр хүний 3 хүүхэдтэй айлын дундхан болох энх хоригл гэж одоо эрэхтэй ийм залуу байна. Дээр нэг ахтай доороо нэг эмэгтэй дүүтэй. За тэгээд одоо баг нас гэх юм бол Ховд аймгийн одоо Жаргаланд төвд одоо төрсөн. За тэгээд ээжийнхаа аав ээж дээр хөдөө хэсэг ахтай хамт гардаг байж байгаад одоо ээж нь 2 нас хүртэл ерөөдөө харна шүү дээ. Тэгээд 3-4 наснаас хөдөө гараад за тэгээд хамт гардаг байж байгаад аав ээж хоёр маань ах тэрийг салгаад би болохоор аавын ээж аав тал руу хөдөө гардаг. Ах маань ээжийн ээж аав руу хөдөө гардаг. За хоёр талтай юм өссөн. За тэгээд миний өссөн хөдөөх юм бол манай аавын одоо аав нь Цэдиш гэж хөгшин байдаг. За тэрний одоо имээ цэцгээд хөгшин байдаг тий. За тэр маань Баатар хүү оюун гэрлэгээд том одоо охин оюун гэрлэг гэж эмэгтэй байдаг. За хоёр дахь нь болохоор Баатар хүүд манай аав. За гурав дахь нь Чулуунбаатар гэдэг манай аавын дүү эрэхтэй. За дөрөв дэх нь Баатар шав гэдэг манай аавын дүү. За ийм 4 хүүтэй. За тэрний оюун гэрлэгээд хүний одоо хүнээс төрсэн Бацаахан гэдэг нэг сайхан хураах одоо манай үйл ах байдаг. Тэгээд тэрнтэйгээ хамт багада хөдөө өссөн. За би энэ хөдөө гаргаснаас хойш нөгөө тэр Бацаахан гэдэг ах юм байна. Одоо ээж оюун гэрлэгдэг тий. Тэр хүний энэ бол намайг өсгсөн л гэдэм байл. Нөгөө мөөмийн хөхөл гэдэг байнга ингэж хамт яваал. Энэ бол бараг 6-7 нас хүртлээ мөөмийн хөхч ингэсэн. Тийм л одоо хүүхд юм шиг байгаа юм тэгээд. Тэр сайхан хүний асаачаар сайхан одоо хүчтэй ирүүл энэ сайхан болж өссөн байна. Ер нь бол суур хүмүүжид бол өвөө эмээгээ суур хүмүүжлэр л ерөнхийдөө бол өссөн байх нь шүү дээ. Яа одоо танаа гэр бүлийн хувьд та бас манай үзэг сонсогчид гэр бүлээ танилцууллаа. Спортын хүн ер нь байдаг юм уу? Манай нөгөө эмээ минь аавын ээж болохоор жоохон бүх одоо модонтой тийм гээл ярьдаг гэсэн. Тэр үуч хүүхд байх ч одоо нэг тийм хүн нэг яахгүй шүү дээ. Нөгөө сонсохгүй нэг сүртэй хүлээж авахгүй тэгэл жоохон жом тийм хүчтэй барьтай хүмүүс юм удам гэж аяас ярьдаг л байсан. Тэр үед нэг бас тоож бас ойлгож мэдээж ингэж авч чадаагүй. За тэгвэл урлагийн талдаа ер нь танай гэр бүл ер нь аль талдаа илүү байна? Жохон тэр юу талдаа л ах та. Жохон спорт жохон хүчрэг талдаа л ах. Манай аавын дүү чинь бас их барьтай. Аюу хүчрэг бас тийм мужик залуу байсан. Тэгэл аав маань бас энэ жохон тийм одоо хөдөлгөөнтэй тийм тиймэрхүү
Тэгэхээр энэ жоохон дуурайсан. Спорт талтай. За таны спортоос өөр хобби? Би гоё хоол идэх, хоол хийх, хоол хийж идэг. Тэгээд тийм нөгөө архитектур талын иймэрхүү гоё өрмөц тийм одоо дизайн зураг төсөлт одоо тийм хүмүүс харах. За тэгээд одоо тийм гоё нэг амттай бүтээл гэж байдаг шүү дээ. Нэг уран зурагч байд юм уу одоо гоё юм хөшөөд орох баримлж байд юм. Иймэрхүү юмнуудыг бас гоё харах, үзэх, тийм жижигхэн бас юм цуглуулах юм уу. За тэгээд бас аним Google дээр киноны баатруудын юм гоё тоглоом байл жоохон тиймхүү зөндөө байна. Та бас ярианыхаа ихэнд дурдлаа хоол хийх дуртай гэж. За тэгвэл таны гарын хоол ямар хоол байна? Би чинь жоохон будатаа цогоон дээр мах чанж итгэл. Хамгийн best of хоолнууд байлна. Хамгийн шилдэг нь. Ер нь би будатаа амар дуртай. Яагаад гэвэл баг уужихт нөгөө морь унаад морь ундаг гэсэн нөгөө хурдан морь. Тэгээд нэлийн дэх үед 2000 онд илүү 2000 яцсан илүү. Нэг морь унж ирээд амар өссөн. Тэгээд нөгөө тэр морь унаас ийцэн маань нөгөө юм хоол идэхүү гэхээр идээ гэдэг наадмын талбаас ч нөгөө хуушуур тэгээ нэг юм 40 метр нөгөө будаа тормор юм хийцэн байж. Тэгээд тэр үед нэг юм дөрүлжин цаасанд юм ингэж тавиал дээр нэг халбах будаа тавиал. Тэр нэг будаа дурганы амт одоо хүртэл нэг амттай. Тэр хоолыг хийцэнээс хойш нэг айгуу тийм гоё будаа дурган дуртай болсон байх л гэж бодод байгаа. Одоо олон улсын тэмцээнд уралдаанд олон оролцож байгаа хүний хувьд бас эх орноосоо гараад олон хоноод ирэхээр яхаа аргагүй нэг эх орноо сандаг штэ тий. Яг юуг хамгийн эхэлж санаж байна? Гэхдээ энэ бол агаараас эхлээд байгаа тэр эх орныхоо тэгээд бүх зүйлийг л ингээл нэг тийм холдож байгаа онцгой санаа мэдрэмж аваад байдаг шүү дээ. Ирэхээрээ тэгэл яг ч юм нөгөө гэртээ гэр бүлэрээ гэртээ байхад нэг тийм гоё байдаг шин. Яг тэрнтэй адилхан тэр мэдрэмжийг ингээл авдаг юм уу. 2025 оны хувьд бол таны хувьд бол маш их олон дурсамжийг магадгүй таны амьдралд бас тодор үлдэх тэр олон түүхүүдийг бичсэн онжлууд байсан байх та. Энэ талаар бас манай үзэгчдээ 2025 оноо дүгнэж бас хуваалцахгүй юу? За одоо 2025 он одоо миний хувьд бас нэлээд гоё өндөр өгөж өгсөн тийм жил байна. Тэгээд 25 оны 1 сарын 6-нд одоо эхний ялалтаа эхэлж исэн бол 2025 оны 19 6-наар ингээд бас ялтаар төгсгөөд бүрдэлхийн авар гасан их хүндтэй тэр цолыг авч жагаад дуусаад байгаас айгүй яртай байна. За тэгээд физикал Азия одоо өмнө тулаанч гэдгээр нь мэдчихсэн бол физикал Азия гэдэг бас нэг сайхан нөтрөл ороод Монгол хүмүүст бүр олон Монгол хүмүүст хүрээд цаашаага бүр ингээд айгүй олон орны хүмүүстээс гой хүрсэн байна. Тэгээд айгүй тийм сайхан л жил болж шүү дээ. Яг тэр таны оролцсон нэвтрүүлгээс монголчууд төдийгүй дэлхийн нийтээрээ монгол хүн гэж юу ямар хүнийг хэлдэм бэ гэдгийг бас тодорхой хэмжээний ойлголтыг авахаас гадна монголчууд гэж нэг ийм хүн байдаг юм гэдэг дүр төрхийн ойлголтыг маш их аваад авах шиг ер нь одоо санагдсан шүү дээ. Яг энэ яриан дээрээ толгуурлаа танаас дараагийнхаа асуултыг асуухад ер нь таныг хамгийн их чимдэг зүйл юу вэ? Мэдгүй хүмүүст мэдж байгаа юм. За олон хүмүүс ер нь юу гэж хэлж байна? Нэвтрүүлэгт орсны дараа бас нэвтрүүлэг үзэж байгаа хооронд магадгүй түүний дараа ч гэсэн уулзж байгаа хүмүүс ер нь юу хамгийн их чимдэг гэж хэлж байна. Одоо Монгол баатрын төрхтэй л гэдэг шүү дээ. Би ч нөгөөсөө нөгөө 13 дугаар зууны үеийн нөгөө одоо Монгол хүчрэг байсан дээ хамгийн тийм байсан хүчрэг байсан үеийн тэр дүр төрхийг л одоо үедээ гоё би болгож игээл тэгэл нөгөө Дэрвийн Баатрууд ч үсээ урууллаа л тэгэл чи яг энэ хүмүүгээр л яасан энэ нас хүмүүст гоё таалагдж байгаа шиг. Яг таны сайн хэлсэн
зүйлээс ургуулад асуухад яг энэ хүчрхэг байсан Монголын түүхэндээ хүчрхэг байсан тэр цаг үеийн дүр төрхийг өнөөдөр ч гэсэн хадгалж үлдээ гэж бодож байгаа хүний хувьд танд бас яг жилийн тэмдэглэлт баярууд гэдэг юм уу ач холбогдол өгдөг яг энэ түүхтэйгээ холбоотойгоор бас хүмүүс энэ зүйл дээр ач холбогдол өгөөсөө гэж бодоод би бас өөрөө ингэж одоо үлгэрэлтэгч гэдэг юм уу тийм баяр гэдэг юм уу үйл явдлууд ер нь байдгүй. Яг бүгдийг нэг онцгойлоод авах бүгднгийн л гоё яад шүү дээ. 11 сар 26 маань наадам байна, цагаан сар байна гэл те. Яг одоо уламжилт яг бүх тэр баяруудаа бол бүгдэнд нь сайхан тэмдэглээл өнцгтэй хандаал авдаг шүү дээ. Бүр амар гоцгой дэл нэг амар бүр яагаад ахгүй. Энэ бол бүгд байх л ёстой гоё чухал юмнууд юм чинь те. За 12 сар гарчлаа тун удахгүй бас он солигдох мөч ирж байна. Шинэ жилийн баяраа ер нь хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Янз бүр шүү дээ. Тэгэл зарим үе чинь тэмцээнтэй жин асцээс таараал, зарим үед нь гоё гэрийг хинтэйгаал, зарим үед нь одоо ах дүү нарийнхаараа явж таараал тэгэл сайхан усын үйл ясан даа гэл яг тухайн орчинд гоё дасан зохицол гаргаал явчихдаг. Өвлийн өвгөн болох санал ер нь хийж байна. Өвлийн өвгөн болж байв. Үгүй ээ би өвлийн өвгөн арай болчихдохгүй хаа хэлэх үгнүүд нь айгүй хэцүү юм билээ шүү дээ. Тэгэхээр ер нь жоохон би жоохон тийм урт өгүүлбэр юм хэлэхдээ жоохон маруухан. За. Таны хувьд хүүхэд насныхаа гэдэг юм яг одоо ингээд бодоход хамгийн дурсамжтай өнгөрж исэн тэр шинэ жилийн баяраа бас манай үзэг сонсогчтой хуваалцвал. Тэгэж бүгд л гоё дурсамжтай яг уу жоохон тийм юм бодогдуулсан шинжилх юм бол 2007 оны 8 оны тий 6 оны намраас 7 оны үл рүү шилжих одоо жил юм уу үл ах дээр хойлохна нөгөө хинтим бор өндөр гэдэг нэг жоншны урхад хойлохна нэг ийм одоо тийм жижиг одоо 3-4 гэртэй нэг жижиг урхад аждаг байсан. Тэгээд тэрэнд тэр хэсгийн нэг нөгөө гэрүүсээс жоох хоол нэг жоншоо харж байдаг хэсэгтэр бас жижигэн гэр барьцсан. Тэгээд тийм дотор жоншоо харангаа хоёлаа хамт байдаг гэсэн. Тэгээд тэгэхэд ингээд дэшээр хавтгаар нөгөө гэрийн бүрээс 8 нэмэх од мод харагдаад айгу хөөхтөн тэгээд тэнд чинь нөгөө ховцтойгоос ирээл баг ингээл өвлөж байгаа шүү дээ. Тэр их тийм их бас юм бодогдуулсан тийм дурсамж та юм уу те. Он солигдох мөчөд яг тэгж юм. Тий. Энэ бол намар 10 сараас хавар 5-6 сар хүртэл нэг тэгж өвлөж ирсэн. Тэгээд тэм чи нөгөө ховдос энэ дээрэл одоо ажил хөдөлмөл хийгээл тэгэл ингээл байх газраас ихтэй асуудлуудаас тэгэл байрш явдаг ажил жоохон хийх гээл тэгэл тиймэрхүү. Тэр үед ахтай гойлохнаа их тийш нэг уусанд тэр юм жоохон ботхоор жоохон босмосаас гарддаг юм. Ер нь бол одоо ингээд та олон улсын дэвжэн дээр гараад тулалдаад их орныхоо ч бас дэвжэн дээр ингээ явж байгаа хүнд ингээд нэг тэтг бодол идэх штэ. Хой хүн талаасаа ингээд өөрийнх нь ертөнцийг үзэх үзлээс гадна энэ бүгдээс ингээд явж явах энэ амьдралынхаа туршид хүнд ингээд маш олон бодлууд тэтг. Яг 25 онд та ямар бодлыг их тэв? Ер нь бэлтгэлээ сайн чанаржуулын өмнөхөөс илүү сайжрыг ялтаа уйл гэсэн ерөөдөө тиймэрхүү зорилго бодолтой байсан. Тамирчин хүмүүсийн хувьд бол ялалтанд хана гэдэг бол байж боломгүй зүйл гэж хэлдэг шүү дээ. Таны дараагийн зорилгоудын талаар хуваалцвал. Уусаа нөгөө юу ах нэг тийм хандаг зүйл гэхээр одоо нэг миний хувьд одоохондоо нэг тийм ханах мэдрэмж бол байхгүй л байна. Ямар ч байсан өнгөрсөн өнөөдөр маргааш яаж илүү сайжрах уу гэж л бодож байна. 2026 оны зорилгоо ер нь шинэ жилч гэдэг юм уу 12 сард ингээ хүмүүс бас зорилгоудаа бичээд дүгнээд магадгүй зарим нь бүр ингээ чеклээд явдаг шүү дээ. Таны хувьд 2026 оныхоо зорилгоос бас хуваалцвал. 26-нд болж үлнэ 2 тулаан хийх зорилго тавьсан байгаа. Тэгээд
ямар ч үсэн академик өөрчинд бас боломж олдвол бас ер холбооноос шүүрэл олчвол акад өөрчиндээ тоглоод тийшээ тоглолцох бодол байна. За тэгээд дараа нь нэг оны төсөл бүс хамгаалчих гэдэг бас нэг тийм зорилго байна. Үүнээс гадна одоо тулаанаас гэдэг юм уу спортоос гадна өөр ямар зорилго байна амьдралд? Өөр танд бас өмнө тавьж байгаа зорилгоодаас гэвэл бэлтгэлийн хажуугаар тэмцээний хажуугаар уншсан бас гэр бүлийн асуудлаад илүү жоохон сайжруулж одоо ингэж гоё доктортой сайхан тийм одоо нөгөө гоё гэр бүл гэж байдаг штэ. Тийм хөө гэр бүл бүрдүүлэх бас зорилго тавьчаад явж байгаа тийм. Яг энэ дээрээс үргэлжлүүлээд асуухад танд эмэгтэй хүний хамгийн түрүүнд та юуг нь анзаарч харддаг юм бэ? Ямар эмэгтэй хүн танд илүү их таалагддаг вэ? Эмэгтэй хүн болгон ч өөр өөрийн зан чанар, өөр өөрийн зэрэг төрөх гэл бүх зүйл байгаа штэ. Нөгөө тийм хуурмаг хоёр нүр гаргадаг гэх юм уу. Нэг тийм яг л тийм байгаараа гоё байдаг хүмүүс л зүгээр ахлагч гоё таалагддаг юм уу. Тэгэхгүй нөгөө ийшээш нэг хараад ийш нөгөө өөр өөр дүр төрх гаргаад нэг юм жүжиглээд байж юм уу. Сохно хуран амьдраач юм шиг тий. Нэг одоо юу гэдэг нэг юм холбоо хэлбэрт гэж юм уу. Тиймэрхүү зүйлүүд жоохон таалагддаг. Таалмжтай биш санагдаад байна. Тэгээд өөр эмэгтэй хүнээс юуг нь харах юм? Тэгэл өөр өөртөө биендээ застан зогцсон сайхан дүр төрхтэй байх тэгэл болчих шүү дээ. Тэгээд болчихоо. Тэгээс яг ийм тийм гэж ялгаж хэцүүлтэй тэр чинь өөр өөртөө сайхан бүгд л одоо адил биш царай төрхтэй юм чинь тий. Таныг хувь хүн талаас аач тэр тамирчин хүний хувьд ч тэр ингээд үргэлж дэмжижээдэг одоо ард яг асаалттай байдаг гэд хүмүүсийн ярьдаг. Тийм дэмжигчдийнхаа талаар ярил. Ямар ч үед таныг дэмжижээдэг. Тэгээд эхний ээлжинд бол юунаас эхлэв шүү дээ. Одоо манай төрсөн ээж ах дүү гээл те. Тэгэл багш бэлтгэл хийж байгаа дүүнэрээс эхлэе хамт. Тэгэл үнэхээр ялаас гэж хүсэж байгаа, чинслээсээ хүсэж байгаа олон хүмүүс байх шүү дээ. Тэгэл тэр бүгд чинь бүгд нийл нэгдэл тэр хүмүүсийн сайн хүслүүд чинь тэнгэрт очиод тэнгэр сонсоол тэгэл одоо намайг тэнгэр ивэгээл ялт тамийн талд буугаал юм гэсэн үг шүү дээ. Ер нь таны хувьд ер нь хэр сүсэг бишрэлтэй хүн бэ? Миний хувьд тодорхой хэмжээний бага зэрэг бишрэлтэй. Тэгээд шашин болгоны тэр сайн сайхан талын бол ингэж хүндэтгэн. Гэхдээ яг нөгөө юун талдаа одоо яг нөгөө сүсэг бишрэлтийг бол мөнх тэнгэр одоо энэ олон одоо үг дээдсэн тэр агуу дайчдын маань сүлсүүлтгүч тэр ирмгийн зоригтой байдал ялагддаг байсан тэр сайхан чанараа тэр одоо хүч энерги хайрлаач гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар ингэж гоё бясалгаж одоо уул муул аваад гаргаж одоо тэгж залбирч одоо тиймэрхүү зан үйл хийдэг юм уу. Тэгнээс бүр амар ингээл гүн ятгаа сүсэг бишрэлтэй хувьд бол уусаа хит сүсэг бишрлэх ч юм бол өөрт итгэл өөрөө итгэл байхгүй болчихно тий. Тэгэхээр ямар нэг юм чи бас тодорхой хэмжээний нэг юу байх хэрэгтэй байх. Тодорхой хэмжээний хэмжээтэй байх. Хэмжээтэй. Хэмжээгтэр ирэхээр л энэ жоохон онцгой болчихдог шүү дээ тий. За одоо таны хувьд бас ингээд тамирчин хүний хувьд одоо цахим орчин гэдэг юм уу бас их ингээд хөгжиж байгаа энэ үед дүү нартай хандаж хэлье гэж бодож санаж явдаг зүйл бас байдаг. Яагаад би энэ асуултыг асууж байгаа гэхээр тамирчин хүмүүс бол өөрсдөө маш их төсвөр хатуужил дээрээс нь багшийн зааварчилгаан хүндэтгэл гэдэг зүйлийг бүх спортоор хичээж байгаа хүмүүс өөрсдөө бий болгоцсон байдаг. Тэгээд тэр үүднээсээ спортод ороогүй хүн ороод хичээлээд явж байгаа хүн хоёрын хооронд бас ингээ бусдтай хэлэх гэдэг юм уу, урайлах гэдэг юм уу, бас тийм нэг сэтэл яваад идэг юм шиг санагддаг учраас энэ асуултыг танаас асууж байгаа. Спортоор хичээлүүлж үзэх хэрэгтэй. Энэ бол миний бодлоор хүүхдүүдийг бол тэгээд хамгийн гол нь бас
одоо хүүхд чинь яг юунд дуртайгаа мэдэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийд нь ингэж жоохон олон спорт хичээлүүлж үзээд тэн дотроос гоё ивдүүн одоо мэддэж шүү дээ тий. Тэгэхээр нь одоо юу хэрэгтэй л та. Тэр ивдүүн илүү сайн байгаад руугаа чиглэсэн юм спорт хичээлүүлэх зүгээр. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь бас юу байгаа шүү дээ нөгөө багш хүн тий. Багш нь аюу зөв багш байх хэрэгтэй бас. Тэгэх юм бол тэр хүүхдэд бас хүмүүжил зөв өгнө тий. Зөв гэдгийг дэлгэрүүлж хэлвэл таны хувьд та багшаагаа яг юугаар нь зөв гэж одоо тэр хүнээс юу тэр зөвийг өөртөө зөв болгож авъя гэж өнөөдрийг хүрч суралцаж явж байна. Зөв гэдэг маань ерөнхийдөө одоо нэгээ хүндлэхээс эхлэх. Яриандаа одоо дандаа тийм сонин үг авчулж ярихгүй байхаас эхлэх. Ах цахаа хүндлэх, аав ээжээ хүндлэх тий. Одоо ахын сургууд үүн сонсдог гэдгийг мэддэг байхаас эхлээл. Яг болон зүйл байгаа шүү дээ тий. Дараа гэж ямар байдгийг тий. Тэгээд хий худлаа хөөрөхгүй байхаас эхлээл. Чин хүн жоох юм өгднаа болж ин жиг магтаад тахмал чинь бас худлаа хий хөөрөө явчихна тий. Тэгэхээр тэгээд давхар сэтгэл зүй одоо тий төвчээрийн сэтгэл зүй одоо юмыг жинслээ хийж өгөхгүй нүү гэдэг зүйл гэл маш олон зүйлүүд байна л да. Тэгэл тэр бүгдийг суралцах боломжтой. Спортын зэрэг суралцах боломжтой. Таны хувьд энэ спортод холимог тулаанаар хичээлэхээс өмнө бас ингээд өөр спортуудад ер нь хүч сурч байгаа. Зөндөө. Би чинь анх бол Ховд аймгийн 90 клуб. За эхлээд Ховд аймгийнхаа чөлөөт бүхт би орж байсан юм. За чөлөөт бүхт ороод их удаагүй ордон дотор тоглож явж байгаад Ховд аймгийн 90 клуб бэмж багшийн зэрэг тайквондогийн клубыг одоо дотор бэлхий хийж байгаа хүмүүс юм өшөлж байгааг харчаад айгуу дуурлж орж ирсэн байхгүй юу. За тэгээ яагаад дуурлж орсон бол шалтгаан нь болохоор манай аавын дөө Баатарч аваад байхад энэ тэр бас нэг жоохон юута хөдөлгөөнтэй юм одоо наашааш явж нэг персток янз бүрийн юм хүн жижигсээс 8 хийдэг байсан. Тэгэхэд ийм дөрвөлжин юм персток одоо анх авчираад анх тийм кино мөн үзүүлээд одоо би чинь Джеки Чан, Жетли, Арнольд Шварценеггер гэл тийм тулаантай юмнуудыг амар багд үздэг байсан. Тэгээд тэр мэн үзсэн юмнууд маань ч юм уу тэр тайквондо руу орохыг шалтгаалсан баг. Тэгээд тайквондо руу ороод орсон чинь тайквондогийн заалан дотор бас амар их юм одоо 80 90 70 оны тийм бодибилдерүүдийн зургууд аягүй хэд өгсөн юм болчгоо гаргацсан гэсэн ингээл юм гоё поз авцсан. Тэгэл тэр мэрийг хараад амар тийм эр хүний одоо нэг тийм ийм гоё бибилдерийн хөгжин аягүй тийм гоё одоо нэр хүн байх хэрэгтэй байна гэж дотор боддог гэсэн л тэрийг нөгөө зарим хүмүүс ойлгохгүй ийм сонин шалтгаан юм сонин юм ингээл хүүхдүүд ингээд шоолж молол тийм одоо бодигийн тэр өмсөн явч айгүй юм сонин нарийнхан юм байдаг штэ нарийнхан өмсдөг хэсгүүд нь тэг болчгууд марсан тэгээд шалтан бадаг энийг л тэгтэн тэр хүүхдүүд тэгж байгаа нь болохоор над болохоор нэг тийм ягаад тэгж байгаа нь айгүй тийм гоё арай л өөр тийм нэг зөв мэдрэмж өгчээсэн баг. Тийм болохоор ягаад ч юм тэгэл би жоохон тийм булчинлаа бас тиймэрхүү болох тийм хүсэлтнүүд айгүй их нөлөөлсөн байх л шийдэж байгаа. Таны өдөрт хэдэн цаг та бэлтгэл хийж байна? За өглөө нэг 2 цаг 30 минут тавьцаа. Өглөө 9-с нэг 11:30 хооронд. Орой 18:30-аас нэг 21 цагийн хооронд. Тэгээд 7 хоногийн 5 өдөр ийм маягаар за ахсаа өдөр ирэхэд гүйлт одоо шахсан гүйлтээ ачаал авсан. За оройн жоохон бүгд ингээд авцсан жоохон зөөлөн бэлтгэл. За бүтэн цент нэхэд уулуур алхалт гэдэг 7 хоногийн 7 өдөр бэлтгэлтэй. За одоогийн мэдээ тэмцээн дуусч учраас баг зэрэг бэлтлүүд жоохон сэтэрсэн бахаа эмчилгээ хийлгэж байгаа. Тэгээд нэг сар он гараад ирэхэд зөөлнөр бэлтгэлтэй орно. Ерөнхий хуваар маань иймэрхүү маягаар бэлтгэл тэгээд өглөө бэлтгэлийн өдөр унтж амрын орой бэлтгэл. За хүүхэд байхдаа бол тэгээд тайквондоор хичээлж байгаа. Тайквондоос бас хөргөн тэмцээн урлаар нийл орсон аймаг улс нотор яриад. За тэгээд 10 жилээ төгсч ирээл хотод ирээл чөлөөт бүхий одоо ордон дээр чөлөөт бүх хийж байгаа ордонгийн нэг давхрын хүн дөрвөлтийн зааланд
хүчний бэлтгэл хийгээл тий. За тэгж байгаа л 2012 онд нарны нуурга багштай уулзах хувь тохиолдол болдоод тэгж одоо анх танилцчихсан. Тэгээд бас чинь замдан шантарнаа багш яг тэр үедээ өндөр зэрэглэлийн бэлтгэлжилт хийжсэн тамирчин байсан. Тэгээд би бишээс нэлээд олон бэлтгэлийг хүчний нэлээд бэлтгэл хийдэг байсан жишэлхөө. Тэгээд өөрийгөө бас айгүй сайн тулдаг гэж бодоод очсон чинь тэгээд бас тийм биш байсан. Тэгэл замдан жоохон шантарсан гэсэн. Тэгэл хамгийн сүүлд нь тэгэл яг нэг юм одоо юу гэдэг өөр юм хийгээ явахаар нэг тийм дутуугийн мэдрэмж маань арилж өгөхгүй. Тэгээд яг нэг юм тулаан ийм хүм хийхээр л яг тэр дутуугийн мэдрэмж арилаад яг тэгэл 16 оноос хойш яг үндсэн холимотлаана яг сонгоол. Тэгэл өнөөдөр хүртэл явж байгаа. Нийт одоо баг ингээд нэг 25 жил бэлтгэл хийж байна. Тэрний сүүлийн баг 9-10 жил яг холимотлааны жоохон өндөржүүлсэн бэлтгэл. Тэгэхээр бас таны ярианаас сая ингээд сонсоход их тийм сэтгэл хөдлөл их өндөртэй хүн юм байна гэж ажиглаглаа. Тэгээд тухайн сэтгэл хөдлөлөө бас гаргаж өөрийгөө чөлөөлөхийн тулд тулалддаг юм болоо гэж өөрөөр бас яаж та сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргаж бусдтай хуваалцж байна. Хэр дуучин хүн бэ? Хэр бүжигчин хүн бэ? Тийм хүү тал энэ байхгүй шүү. Дуул муу тал дээр бол солгоо энэ л дуулахгүй. Бүжиг тал дээр жоохон эвсэл муутай. Уун тулааны спортоор хичээлдэг хүмүүс их эвсэлтэй байгаад эвсэл ив дүүтэй учраас их сайн тололдоод байна уу гэх. Тэгэхээр тийм эвсэл ив дүүтэй хүмүүс чинь бүжгийн тал дээр бас бүхий л бүжгийн төрлөөр бас бүжиглэх авьяастай байдаг юм шиг. Яг хоо жоохон давтуул мэдээж байх л та. Нэг жоохон сайжирч эвсэлтэй болох байх. Давтахгүй тийм юм хийх болох шин тэгээд улам ингээд хөөнд. Өөр та чөлөө цагаа бас яаж өнгөрүүлж байна? Өөр бас амьдралаас юунаас хамгийн их таашаал авч? Тэгээд кино мөн үзэн, юм үзэн, тоглоом юм. Тэгэл гоё тийм байгальтайгаа жоохон айлна тий. Яг хүмүүсийн гоё хийдэг юмнуудыг л голцоо жоохон аним кино жоох үзэн. Тэгээд бүр хаяа дүүнэртэйгээ нийлж байгаа дото мото тоглоно. Одоо таныг бас яг энэ сая авраг болох үеийг би ч бас дэлгэцээр ерөн шууд хамжуулдаг яна үзээд ингээ хараад сууж байлаа. Яг тэр торгон агшны мэдрэмжээсээ бас хүмүүстэйгээ үзэг сонсогчтойгоо хоёулаа хуваалцъя тэгэх үү. Мэдээж хүн болгон тэр дивжин дээр гараагүй, хүн болгон өрсөлдөөгүй учраас тэр мэдрэмжийг нь хоёулаа гоё өөрийнхөө мэдрэмж яг тухайн үеийн мэдрэмж эргэн нэг санаад хуваалцвал. Одоо хүмүүс чинь ингээд айгүй олон том зорилго тавьсан байдаг шүү дээ. Тэгвэл нэг том зорилго нь биелэнгүүт хүмүүст ямар мэдрэмж төрөх вэ? Тэгэхээр яг л тийм гэсэн үг шүү дээ. Нэлээд олон зорилго тавьсан байгаа. Тэгтэл яг тэр зорилгынхаа нэг нь биелүүлчихэнгүү чинь тэгэл гэхдээ цаанаас нэлээд олон зорилго байгаа шүү дээ. Эхнийх нь биелэхээр бас ямар мэдрэмж авах тэр хүмүүс гадарлаж байгаа бах те. Нэлээд том зорилго тавьж байгаад яг тэрний хардангууд бас нэг жоохон тайвшраад сайхан ууж амсгаа нэг сайхан амтархан хоол идээ нэг жоохон амс хийгээд тийм бас үнээр тийм гоё одоо тийм өндөр дэд хэмжээний гоё мэдрэмж юм нэг тийм кайф нэг давхар амар амгалан бас мэдэрч. Тийм энэ бол одоо бүх тийм мэдрэмжүүд дээцэгтэй хэд тулж байгаа мэдрэмжийг л авна гэсэн үг шүү дээ. Би яг тэр таны тулааны яг ялалт авах тэр мөчийг ингээ анзаархад ингээд нүдэн нилээн яатсан цус гараад исэн шүү дээ. Тэгээд барыг нөгөө боолтонд оруулах гад ингээд яаж хата бас бараг харах мэдрэмжээс илүү бусад мэдрэмжүүд нь ажилчудаа гэж анзаарсан шүү дээ. Тухайн үед ер нь үзэг тохиорч хэр байсан бэ? Зүгээр. Энд угаасаа нөгөө анханасаа тулдахтаа угаасаа чинь алдсанаа л гэж гарч байгаа учраас тийм хүмүүс яахгүй тоохгүй шүү дээ. Хоёр талаас чинь нэг судалсан нэгнийхээ бэлтгэгчдийг мэдж байгаа юу ингээд хоёр талаас аягүй сайн судалгаа гарч байгаа. Тэгээд энэ чинь яг хин юм бэ хэр өрийн бууж өгнө гэсэн юу л гарахгүй шүү дээ. Ямарсаа алдсан хин эндээс юу гарахаа үзнэ гэл. Энэ тийм сэтгэлзүйтэй л орж байгаа шүү дээ. Тэгэл ер нь дэвжин дээр гарахтаа айцтай гарч ирсэн удаа би юм. Яг мэдээж анх жоохон гахвал жоохон айц айх мэдрэмж уусаа гарна шүү дээ энэ чинь. Тэгэл
яах мэт юм сандрах мэт юм жоохон байна. Тэгэл аль болох тайван байхыг хичээн. Тэгэл ямар ч гэсэн саяны тулаан бол нэлийн миний хүч байлыг маш их одоо сарьсан тий. Тийм сайхан тулаан болсон. Би ч өөр бас тийм хүч бараа ингэж үнхээр сортл ингэж гарахтал ингэж бас тийм мэдрэмж авах бас дуртай. Тэгээд ямарс нь тэр мэдрэмжийг нөгч чадсан. Тэгээд би бас өмнө нас нөгөө тийж амир бас хохирол авч байгаагүй. Жоохон харахгүй байдлаас болоод жоохон хохирол авсан. Тэгээд ямар ч нүгэр нэгс жоохон бамбасан. Тэгээд ямар ч гэсэн ялтай болж чадсан. Багш бас тантай зэрэгцээд маш их баяртай ах шиг байсан. Таны энэ авсан саяын бүс бол Монгол улсууд ирж байгаа 2 дахь дэлхийн аваргын бүс. Тийм дэлхийн аваргын бүс болж байгаа гэдгээрээ бас онцлог болж байна. Та бас өөрийнхөө энэ бүс амжилтыг Монголын ард түмэнтэйгээ бас хуваалцж байна. Ингээд хуваалцж явах явцад танд бас ямар мэдрэмжүүд төрж байна? Мэдээж чинь одоо багш хүний хамгийн чухал зүйл нь шавна. Хэрэг амжилт ингээ сайн гоё өөртөө ингээ зэрэгцээ юмдаг бол багш хүнээс нэг том гоё баяр баясгал те. Шавын сайжраад ялаад юм аа гэж багштай өгж байгаа тэр шавын одоо бас нэг том бэлэг те. Одоо хоёр талаас айгүй хөш гаргаж байгаад. За тэгээд одоо олон хүмүүс одоо Монгол түмнэрээ тэгээд дэмжиж байгаа бас өөр олон орны зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгоны чинь гоё хүсэл зорилго чинь зорилгыг сонсоод тэнгэр бас тэр өдөр ивэлээ надад өгч явдаг чинь бас аюу сайхан. Тэгээ Монголд авчирсан бүсийг тэнд байгаа бүсийг одоо Монголд авчирсан тэрийг одоо үзэж харах гэсэн хүслээс зөндөө хүмүүс байгаа тий. Тэгэхээр тэрийг бас гоё олон нийтэд үзэж харуулъя гэсэн бас нэг тийм зорилго байгаа. Ингээд тэрнээс ямар ч өнгөрсөн 7 хоногт үзүүлсэн. Тэгээд сая бүтэн сайн бол нутагт явж үзүүлэх байтал нут жоох асуудал гараад. Тэгээд болсон одоо энэ сарын 28-нд Чингис хаан музейд бас тийм нээлттэй өдрөлөг болно. Тэгээд тийм гоё 2014 оны дэлхийн аваргын бүс 25 дэлхийн аваргын бүс 2 бүсээ гоё одоо зэрэгцүүл тавиад гоё олон нийт үзүүлэх юм. Тэгээд тэрийг үзэх сонирхолтой хүмүүс бол гоё ирж үзэж хажууд нь дурслан зурхгуулаа тэгж болно. Одоо тэр чинь хаавга одоо Тайланд, Бангкок, Адларт тэр тулааны Люмбиний ордонд болдог тий. Тэгээд тэрний гадаас тулаан сонирхч ингээд бүсээ тавьсан байдаг хүмүүс үзчихэд тэнд очиж үзэх юм бол чинь амар одоо хол штэ тий. Тэр бүсийн тэгтээ ингээд тулдаад айгүй их хүч хөдөлмөр ингээд аваад ирсэн болохоор тэрийг энд ингээд үзүүлж авахлаас гоё үзэхсэн хөлтэй хүмүүс бол ирж үзвэл зүгээр хаал гэж бодчих. Яг авраг болсны дараа хэдэн хүнтэй ер нь зураг авах болж байна. Ер нь өдөрт дунджаар жисэн тэгэл хүмүүс айгүй гоё таалагдсан юм тэгэл юу яагаад тийм шүү дээ. Дурд оржлох айлсан гэж нэг тэр гадаад Монгол бол дээрээс нэг тийм тоосч үзүүгээ тэгэл найрлах авах бодол авах. За тэгээл тэр хүний баярсан сайхан сэтгэл чинь бас нэг үгүйгээ таалаад иж болохгүй шүү дээ. Тэгэл зураг авахлаа явчих. Яг тэр телевизийн шоунд орсноос хойш бас ингээд цахим орчимд бусад улсын тамирчтай хамт хийж байгаа богино хэмжээний бичлэгнүүд бас олон хүмүүст хүрч байна л да. Тэр болгоныг хараад миний хувьд хувь хүнийхээ хувьд төрсэн сэтгэл гэвэл бас их тийм хошин мэдрэмж өндөртөө юм байна да гэж бас бодож ялаа. Тэгээд тэр одоо шоунд оролцоод явж байхад яг танд тохиолдсон хамгийн хөвгөлтэй явдлаасаа манай үзэг сонсогчтой хуваалцал. Өөрөө ер нь хэр одоо шооч гэх үү, хөвгөлтэй гэх үү? Яг дийш шоу тэмцээн чинь жоохон тийм зүйл гарахыг боддtiin тэгэл хүмүүс зарим нөгөө ямар төмөс вэ гээл тээ. Янз бүр л яваад нэг чинь ихэд нэг жоохон шоу маягаар бас арай хүмүүс өөр талаас нь гоё яриа хөрөөл гоё нийт бэлгэлийг сутгаар л бас тэгж жоохон яриад явчих шүү дээ тий. Тэгэхээр бас тэр шоу юу бол шоу талаас нь гоё ойлгочихвол зүгээр ах. Одоо ямар нэгэн жок янз бүрийн юм чинь яг тухайн тэр үед нь ойлгоо явуул зүгээр шүү. Тэгэхгүй тэгээ зарим хүмүүс чинь нөгөө тийм сонсонготон дээр ийм гэж юу гэдэг л зэн тий. Жоохон тик гэдэг юм санагдчих. Тэгээд яг тухайн үед мэдрэмжээрээ тэгээд тухайн үед нь ойлгоод гоё ингээ энийг л өнгөрчүүл зүгээр л ах гэж бодчих. Шинэ жилийн баяр болж байна. Хүн болгон бие биедээ олон бэлэг, сэтгэлийн бэлэг, биет бэлэг гэдэг юм ингээд бэлэг их хөгдөг юм
сар юм шиг бас санагддаг л та. Таны хувьд бас хамгийн гоё бэлэг авч исэн тэр жилийг дурсвал. Гэрийг ханасаа л авчихсан байлгүй гэж бодож байна. Өөр хүмүүс бэлэг өгж байгааг юм уу? Би ч одоо нэг тийм нөгөө юугаа яагаад байдгүй шүү дээ. Одоо сүртэй бэлэг аваад сүртэй бэлэг өгөөд иддэг. Нэг сүртэй тэгэл. Гэхдээ 2026 онд бол их бэлэг өгнө гэж бодож байгаа. Гэр бүлийнхаа хүндээ гэдэг. Тэр нь бол тэгээд боломжоор нэг доолн бэлэг өгөхийг хичээж та. Тэгээд бэлэг чинь бас нөгөө одоо бас зөндөө шүү дээ. Гоё юуны заагуул юм одоо материалын зүйлийн биш байж болно те. Гоё энэ гоё нийт гоё харц одоо гоё сайхан юм суудал тавьж хоол хийж өгөхөөс эхлээл эн чинь нөгөө бүлгийн бэлгүүч аягүй зөндөө шүү дээ. Тэгээд гоё зааж мэдснээ хүнд хэлэх ингээл одоо бэлэг гэдэг үгэнд бол маш олон зүйл байдаг болохоор ганц зүгээр нэг материалаар ч юм уу ганц нэг тийм зүйлээр ингэж өгснээр бэлэг гэж бас бодоод байж болохгүй байх. Та бас дэлгэцийн урлаг тэр дундаа кино их үздэг гэж байна. Тэгэхээр хамгийн их үзэх дуртай магадгүй олон удаа давтарч үзсэн ч уйддаггүй 3 киногоо нэрлэеч гэвэл магадгүй таныг бас үздэг, дэмждэг, танаас урам зориг авдаг хүмүүс бас тэр киноныг үзье гэж бодож иж магадгүй шүү дээ. Яг тийм 3 киног нэрлэл. За тэгвэл би Queen of Cafe гэдэг нэг шатарч жоохны тухай кино байт. Тэрийг бол нэгэн их үздэг. За нөгөөх нь Shawshank-ийн шорон. Тэрийг бас нэгэн бас их өгөхгүй үздэг. За тэгээд нөгөөх нь болохоор Jackie Chan, Bruce Lee. Үгүй тэдний нэг яддаг юм аа. Яг ихэд Үйл явдлаас нь хэлвэл. Нөгөө жогом тулгачаад байна. Толгондод байна. Тий. За тэгээд ихэд Marvel-ийн зурлууд их. Ер нь бол бүгдийг үзсэн. Тий, ихэд үзсэн. За тэмдрос бас нөгөө бүгшний эзэн. Lord of the Rings-ийг бас их өөтгүй их үзээд байдаг. Их бас их олон тийм гоё. Одоо өгөлмжтэй юм тий. Ер нь бол киноны саундтракаас нь ахуулаад маш гоё сонсголонтой чимэгтэй байдаг штэ тий. За Инх оргил гэдэг хүний амьдралын зарчмынхын талаар хоёулаа ярилцвал. Таны өөртөө баримтуулж явдаг зарчим. Өөртөө бол жоохон хатуутар зарчим тавиад итгэхэд талтай. Тэгээ яг энэ тийм ингэн гэсэн бол тэг нэг гэсэн бол ингэн тэгэл. Яг жоохон хатуу зарчимтай. Бусдад бол жоохон зүгэлэн байж магадгүй. Тэгэхээр ер нь сайн спортод бас хүмүүс тэгж боддог шүү дээ. Сайн тамирчин, сайн дасгалжуулагч болно гэж зарим хүмүүс ойлгодог. Энийг зарим дасгалжуулагч нар өөрсдийнхөө үйл хэрэгээрээ үгүйсгээд Инх оргил гэдэг хүний хувьд ер нь магадгүй ирээдүйд ер нь дасгалжуулагч болъё гэж боддог. Хэрвээ тэгвэл маш зөөлөн дасгалжуулагч болох гээд байна. Тэр талаар ер нь бодож байсан уу? Одоо онл практик жоохон зүрх тал байдаг тий. Мэдээж одоо юу болох нь одоороос хэлэхэд хэцүү. Тэгээд ямар ч тамирчныхаа замлыг дуусгах нь тэгээд дараагийн юмнуудаа жоохон төхүүлж байгаа яг бодол шийдвэр гаргах нь бас зөндөө суралцах одоо тасчуур болохын тулд бас ахаад жоохон суралцсан зүйл бас байгаа тий. Тэгээд ч бас спортын суралцчаар бас төгссөн. Гэхдээ дахиад цаашаа жоохон яг нарийн онлын юмнуудыг бас мэдж авч ийж бас байхгүй бол бас шууд бас
практикаар очроос ч юм хэцүү. Ус одоохондоо тэр талаа жоохон ботхгүй. Харин би таныг бас яг нөгөө дасгалжуулагчаар төгссөн учраас дээрэс нь ягаад ч юм ингээд та багшигаа гэдэг юм уу спортыг зөөдлөж яриад байна л да. Багш дасгалжуулагч нар бол яг бэлтгэл дээр бол тийм байдгүй шүү дээ. Тэрийг яг ингээд үзэг сонсогчдод хэлмээр байгаа байхгүй юу? Магадгүй яг энэ спортод танаас үлгэр дуурай аваад 2026 оныхоо зорилго болгож байгаа маш олон хүүхэд залуус, насанд хүрэгчид гэд хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүст бас хамгийн ихний зөвлөмжийг нь бас та өгөхгүй юу? Одоо спорт төрс маань контакт ихтэй тулааны спортыг сонгож байгаа бол маш одоо бодж ший сайн бодж ший гарах хэрэгтэй. Тэгээд бас нэг зүйл байгаа шүү дээ. Одоо тэмцээн боллоо гэж бодоход за тулааны тэмцээн болоход нэг жинт хэдэн хүн ордог үлээ. Хэдэн алтан медаль авдаг үлээ. Хэдэн мөнгөн медаль авдаг, хэдэн хөлбөр медаль авдаг үлээ. 10 тамирч орно 3. Тэрнээс нэг л төрүүлнэ. За 20 тамирч орно ялгаагүй нэг нь л төрүүлнэ. Тийм болохоор одоо ямар их хүч хөдөлмөр, ямар их цаг хугацаа, ямар их ширүүн бэлтгэл одоо орох нь ойлгомжтой тий. Тэгэхээр 1 2 3 бол дэш явна шүү дээ. Энэ бол тэгэхээр маш сайн бодол сонголт хийх хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн бизнес одоо юу гэдэг бүхэл одоо төрөөс ялгаагүй шүү дээ тий. Энэ бол ихний 1 2 3 бол байхгүй бол ер нь жоохон хэцүү. Тийм болохоор маш их одоо бодож ээж зоригчтой шийдвэр гаргах те шийдвэр гаргасан бол тэр шийдвэртэй одоо юу ч болж байсан харамсгааргүй те одоо амжилт гарах харахгүй хамаагүй тийм байх тийм шийдвэрийг гаргах хэрэгтэй харамсгааргүй тэгээ гол нь үнэхээр чиний дотор чин болон бүтэн болж байгаа тийм нэг ихтгэл байгаа бол тийм мэдрэмж явах бол тэргээ дагаал үзээд алхах хэрэгтэй. За баярлалаа. Бидний урилгыг аваад ирсэн танд маш их баярлалаа. Биднийг үзэж, сонсож байгаа хүмүүстээ бас шинэ жилийн, шинэ оны баярын мэндчилгээ өргөхгүй юу? За тэгээд өнөөдрийн подкаст ярилцлагыг бас гоё бас ямарсан чатгаараа жоохон ярьлаа. Тэгээд энийг үзсэн гэж байгаа сонирхсан үзэгчтэй хүндээ маш баярлалаа. Тэгээд одоо Монголынхаа бүх сайхан түмэндээ хуучин бүх юмтайгаа онцгой юмтайгаа орхиод шинэ оноо шинэ сайхан зүйлүүдтэй явахтаараа гэд одоо ерөөл хэлье. Тэгээд бүгд эрүүлийн сайн сайхан үргэлж өгдөө дэвшин одоо дэвшилж байх болтугай гэж хүргэе. За баярлалаа. Таны ярил баторших болтугай. За бид бас нэвтрүүлэгтээ зочноор оролцож байгаа тамирчдынхаа гарын үсгийг Биосоор Монгол Улсынхаа төрийн даалгавар авч байгаа. Яагаад вэ гэвэл та бүхэн маань дэлхийд Монгол гэдэг нэрийг дуурсгаж байдаг учраас танд бас хүндэтгэлтэйгээр энд гарын үсгөлтийг хичээ гэж. За ч одоо хамаагүй сумны хот дээр авах дурчлах байна. За баярлалаа. Танд ч бас бидний урилгыг аваад зочин амирт маань морилсонд баярлалаа. 2025 онд гаргасан энэ амжилт зорилгоудаа эх ондоо илүү олон ахиулсан, үржүүлсэн тийм олон ололт амжилтуудаар дүүрэн ол зомгоор арвин магадгүй эргээд энэ студидтэй илүү олон амжилттайгаар эргээд уулзахын сайхан ёроолыг өргөн дэвшүүлье. Мэдээж эрүүл энх гэдэг бол бүх зүйлийн тэргуунд байдаг учраас эрүүл энх аз жаргалыг танд өсөн өрөөе. Тэгээд бидэнтэй хамт байсан үзэг сонсогчдоо бас баярлалаа. Дараагийнхаа дугаар хүртэл түр баяр та. За нэрвэл нь батаршгүй. Урэ.